Яах ч одоо энэ чиргэл өгөх. За дөнгөж одоо нийлхээ. Хамгийн анхны айл явлаа. Сэтгэлээрээ нүгшөө. Тэг иймэр хэл одоо би баг ганцаар бичлэг хийсээр гарах таа. Яа. Юка. Давай. Сэвэд иди. Зангад найдтай хэлэх хэллээ. За найдтанд баг хамгийн анхны айл юм уу? Онгоцондоо суулаа. Онгоцондоо суугаад тарчлаа гэхлэнгүүд энэ нөхөр бол ингээл байрлал гаргалцахгүй ингээл унтаалах юм. Ер нь бол онгоцондоо их цаг юм унтаж өнгөрөөсөн юм шүү дээ. За тэгээ бид хоёрын зүг үзэх юм бол энэ жилийн хувьд Таиландын Пхукет руу явж байна. За тэгээд онгоцондоо суугаа нийтдээ 6 цаг. 6 цагийн дараа Пхукет дээр басан байгаа. За тэгээ миний хувьд энэ удаагийн аялал маань эхнэргүүгээр явж байгаа аяллаа бол анхных байна. За манай нэмэхэд гэсэн муу аялал бас эхнэрүүдээ орхио авсан байгаа. Хоёрын үед бол туйлын их сэтгэл ганцгаар байгаа. Гэхдээ дараагийн удаа заавал авч явна хоёроо. За тэгээд аяллаа хувьд гэх юм бол онгоцоос буусан. За тэгээд хоёр нэг компани бассан юм аа. Тэр компаниараа буудал болон хөлбөлтийн онгоц гэсэн юмнуудыг зохион байгуулсан. За тэгээд амархан билээ буудал дээр онгоцоос буунгууд шууд ирээл авчих юм бэл. Тэгээ нэг юм айсан шиг юм цуулгаад аваа ирсэн байт юм да. За ингээд бүтэн 1 цаг явлаа. Яваалах. Онгоцон дотор мань хүн унтчихсэн болохоор тэгээд гайгүй. Би ч унтаж чаддгүй юм болохоор ингээл бүтэн цаг шахуу бас машинд нөгөө нэг айсан шиг юм дотор суугаад яваал юм. Ингээд эцэст нь буудалтай бид өхөн ирлээ. Жанга буудалтай ирсэн байдیں۔ Буудлаа шүн ирсэн. Тэгэхээр юм бичлэгүүд болгондоо өглөөний бичлэгнүүд. За тэгээ буудал маань нэлийн том юм уу? Энэ хавьд нэлийн хамгийн том баг буудал нах шиг гэсэн. Нэлийн ч гоё юм л. Гаднаа ингээ пүүлтэй. Ер нь өрөө болгон пүүлтэй юм уу? За тэгээд өчтөрөөрөө орж ирэнгүүтээ шууд за ингээ буудалтай хамгийн дөрвөлээ зураг авч эхэлж байгаа юм да. Мань хүн ч яах вэ? Хамгийн дөрвөлээл нэвцгэн шалтан зургуудаа аваад хэдэн жил биднес хэдэн сар ч илүүд хэдэн бэлтгэл хийсэн гэ миний бие ийм гоё болсон ингэсэн дэгсэн. Би бол яг хуу нэг цаанаас нэг унган нэг ийм нэг мөм зөмтэй юм болохоор бас нэг тутгааргүй нэвцгэн шалтан бас зураг авахулаад байгаамаа. Тамаа найзуулаа. Ингээл ерөөсөө байсгээл өөрийнхөө биений ийм нэвцгэн шалтан зургууд аваас. Гэтэ би яа нь бол ажиг болсон байлээ. За авлаа. За тэгээ буудлын нэрээ ирсэн өдрөө тэгээд пүүлтэйсэн пүүл хараагүй нэг юм далаа малаагаас хол өгдөг хүмүүс чинь нэг юм уцсан шууд орж байгаа юм чи. Оройжон гол ерөөд усан твцсэн. Тэгэхээр мань хүн миний өгшин чи энэ ус руу ороод тэг гарч ирэхэд нь мань ингээ болж байгаа юм шиг юм гоё бичлэг хийгээ. Энийг ийм нэг бичлэг хийсэн байт. Тэгээ бичлэг хийгээ явж идэл мань хүн чи манийга нэг бичтэй мань нэг тоочгийн баяраа шиг гарч ирнэ. Одоо харжээ. Хичнээн бичлэг хийгээ гэж байна. Би ч бол нэг хийсэн чинь ерөөсөө болдгоо. Мань хүн жоохон бакин болохоор нэг өөрөө вист болж байна чи болохгүй нэ мань болж байна л гэж хийгээл. За тэгээ болоод байгаа юм болов уу гэдэг ингээд бичлэг хийгээл хийгээл. Тэр бичлэгүүдээ харсан чинь яг адилхан байж харагдаж. Ямар ингэж хийгээ манайсыг баяраа шиг харагдчих юм бэл. Юу л юм шиг амраа шиг л харагдаж. Тэгэж ярих юм бол баяраа бас ус руу орохтаа ингэж хамраа жимиж ордог ч юм байл. Бас ингэж нүдэ андагч юм бэл. За ингээд аялал маань хамгийн ихний өдөр. Мэдээж өглөө босоод шууд усанд. Тэгээд араас нь сошиалтай зориулээд нэг рил хий гэж санаа гаргалаа. Тэгээ намайг бичсэн чинь нэг өлегтэй бичихгүй нэ. Үнэхээр болохгүй л. Мань хүн өөрөө бичиж чадахгүй байх л. Тэгээ найзынхаа би рилийг станаар хийх шиг болсон да. За тэгээ хамтаа нэг рилийг хамтаа харцгаая. I was your type, wanna let loose. I was dreaming of bigger things and wanna leave my old life behind.
Энэ рилийг тэгэлээ сошиалд тавьсан бид хоёр аль хоёлаа ичээд тэгээ тавьгүй байдیں۔ За тэгээд бидэд аялын ихний өдрийнхаа буудлаасаа гарсан юм байна. Өнөр буудал маань айгу том учраас буудлаас гарахын тулд халган дээр очихын тулд заавч машинаар явдаг. Тэгээд ерөнхийдөө буудлаас ресепшн рүү залгаад машин сахил ирэнгүүт буудлын өрөөний мэнүүд нь машин өрөөд ирдэг. Ингээ бид нар машинаа суугаад буудлаасаа гараа явж байгаа юм. Ингээд нэр бид хоёрын найзуудын аялалтай цугаас манай Нимкагийн ажлын хамт олон маань бас давхар явж байгаа. За бид тэгээд ихний өдрөө буудлаасаа гараад бич рүү явж байгаа. За тэгээд далайн ирэг дээр ирлээ. Далайн ирэг дээр манай буудлаас их ойрхон юм лээ. Бидний хойлаа. Яасан жолон нүцгэн шалдсан хүмүүс. Тэр яг очингуудаа тэгээ нэг рил мил бас их үзлээ. За тэгээд нэг би нэг өөрөө ахуулаад нэг рил ичиг гэхээр нэг өлегтэй болохгүй маа найз бичиж байгаа юм тэр ингээд би яг камернаас гараа явчихад очин л бичээд. За тэгээ энэ үед юу ойлгосон бэ гэхээр би ч нэг өлегтэй рилтэй эндээс буцахгүй байна гэдгийг л мэдсэн. Би бидээ. За энэ ч заа одоо нэг хэрэг. Хоёрын бороо яваа. Фото бүгд олсон. За. Энэ сигнал няч. За тэгээд рилгүй гэдгийг мэдэрсэн царайтай хүн алхаж байна да. Өлегтэй фото зураг бас авах гэхээр бас өлегтэй авахгүй. Одоо яах вэ? Хамгийн гол нь дурсан жил юм да. За яг одоо жоохон шийдэж ирлээ гэж. За тэгээд далайн ирэг дээр ирсэн юм чинь мэдээж зүгээр авах уу? Jet ski унсан байгаа. Bro. Okay, go back. Woo! Hey, bro. Doesn't matter. I start. No, you start. You can play gasoline. No, you can 3, 1, 2, 3. Whoop. No. Oh. You understand? Then, you understand? 3, 1, 2, 3. Okay. Wait. Аман. За тэгээ бид хоёрын житски унж байгаа нь хөвгөж ирсэн. Мань хүн бол анх манай найз бол Нимк бол анх удаа унжаа. За би бол өмнө яг нэг Америкт байж хаад дэжингөө унаад бас нэг гайгүй туршлагатай. Тэгээд яг бас гойсон nice. Хамгийн гол нь бид хоёрын англи хэл гэж нэг бас үнэн хурцлээ. Тэгэл тэрийг нэгнийгээ шоолсоор гал хард юм лээ. За тэгээд аяллаа маань ихний өдөр бид хоёр ингээд ер нь бол тэр чигээрээ далай дээр л өнгөрлөө. За тэгээ маргааш бид хоёр нэгэн гоё арал руу явсан байгаа. Тэр бичлэгээр тун удахгүй уулзцгаа.